Аймгийн иргэдийн хурлын дэргэдэх иргэний танхимд 10 дугаар сард зохион байгуулсан нээлттэй хилцүүлэх үеэр жишг хорооллын бүтээн байгуулалтууд эвдэрч сүйдэж байгаа тухай маш олон санал шүүмжлэл иргэдийн зүгээс гарсан. Үүнтэй холбогдуулан аймгийн иргэдийн хурлын дарга Эрдэнэт жишг хорооллуудын сандал сүйдрөвч гэрэлтүүлэг тоглоомуудын эвдрэл хэмтлэг газар дээр нь очиж үзэж танилцсан билээ. Улмаар төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөө үед эвдэрч сүйдсэн бүтээн байгуулалтуудыг сэргээж өгөх хүсэлтийг дархны дулааны цэцгэлгээ станц төрөмжид хувьцаат компанид тавьснаар тодорхой үр дүнд хүрсэн байна. Тус компани зүгээс 11-р багийн жишг хорооллын хагарч суураараа хугарч унсан 8 гэрэлтүүлгийн шонг босгож дахин гэрэлтүүлжээ. Эвдэрсэн алга болсон модон сандалнуудын оронд төмөр сандалуудыг хийж байрлуулсан байна. Мөн 12-р багт тодруулбал 16 давхрын өмнөх хайс, 9-р сургуулийн ард байрлах ногоон хайснууд жишг хороолол дахь тоглоомын талбайн хашааны тор, хаалга зэргийг шинжилэн сайжруулж өнгө үзэмжийг сэргээн засварлжээ. Өнгөт хороололд мөн адил засварлах шаардлагатай тоглоомуудыг хуучин хэвэнд нь оруулж шинээр сандал хийж тавьсан байна. За Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай Дархны дулааны цэцгэлгээ станц төрөмжид хувьцаат компанид тавьсан иргэдийн санал хүсэлтийг барагдуулах талаар тавьсан саналыг манай компани хамт олон хүлээж авч Дархан аймгийн Дархан сумын 11-р багийн газар нутаг дээрх хугарсан 8 ширхэг гэрэлтүүлгийн шон мөн эвдэрч инхэрсэн сарвч 12 5 ширхэг төмөр сандлыг шинээр хийж тавих. Мөн 12-р багийн газар нутаг 9-р сургуулийн хойно орших хайс эвдэрсэн хайс хашааг шинчлэн засах, шинээр гарам явган хүний гарам гаргах гэх мэтлэн ажлуудыг манай хамт олон хийж гүйцэтгэлээ. Тэгээд энэ 11 12 дугаар баг бол жишг Дархан аймгийн жишг хороолол болохоор ингэж ажиллаж байгаа ийм сайхан бүтээн байгуулалт хийсэн ийм хороолол байгаа. Тэгээд энэ дээр бол эвдэрч гэмтсэн энэ хайс, гэрэлтүүлгийн шон, сандал гэх мэт сарвч гэх мэт зүйлсийг бол манай хамт олон өөрсдийнхөө хөлс өчөөр шинжилэн сэргийн сайжруулсан бол иргэдийн бас сайшаалыг авсан юм сайхан ажил боллоо. Дээрх бүх ажлыг ажилтнуудынхаа хүч оролцоонд төвшиглэн хийсэн Дархан аймгийнхаа гал голомт нь болсон манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их хотынхоо хөгжил дэвшилт дэм болсон олон ажлыг хийхэд дарханчуудаа түүжүүлж ажиллах болно гэж Дархны дулааны цэцгэлгээ станц төрөмжид хувьцаат компани захирал Нямд баярлаа. Аймгийн нийтийн аж ахуйн үйлчлэгээний газрынхан дээрх ажлын гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж нийт дарханчууд оршин суугчдад хандан бүтээн байгуулалт амьдарч буй орчноо хайрлан хамгаалахыг уриаллаа. Нэмд захиралтай Дархны дулааны цэцгэлгээ станцын хамт олон жишг хорооллын 12 дугаар багийн жишг хорооллын нийт гэрлийн шон бусад эвдэрсэн хайс тэгээ сандал ширээг засварлаж өгсөнд баярлж байна. Ингээд ард түмэндээ хэлэхэд жишг хороол дээр байрлаж байгаа эд хөрөнгийг хүүхд залуучууд эвдэс үүдгэж байгааг бас хүн болгон бас үр хүүхдтэй захиж энэ бүтээн байгуулсан ажлыг бас хайр гамтай эдэлж яхахыг ард түмэндээ уриалж байна. Ийхүү иргэдийн зүгээс гаргасан санал санаачлагуудыг ойлголоо уламжлах гэхээсээ илүү санал шүүмжлэл гомдлын мөрөөр газар дээр нь явж ажиллах болно гэсэн аймгийн удирдлагуудын амлалт эхнээсээ ажиллуулж эвдэрч сүйдсэн жишг хорооллын бүтээн байгуулалтуудыг сэргээн засварлууллаа.